Мэлмийн хүрд ба оройн амгалангийн хүрд зөв бэлэг минь надад урам зориг хайрлаж алсын хараа өгдөг. Энэ хүрд нь Ажнай гэдэг нэртэй орчуулбал мэрэгэн ухаанаас давсан гэрлэн махбодтой. Тэгэхээр гэрэл бол ерөөсө бусад бүх махбодын нэгдэл гэж үздэг. Хөх ягаан дуу хөх өнгөтэй, гэрлийн мэдрэх үедээ хэлбэлцлийн давтамж нь 96, дууны өнгөнрөө мантра буюу нууц цавиа нь болохоор аван юм уу ом. Хүний ухамсарт хөгжлөн 7 жилээр хүрд тус бүрийг дамжин өнгөрдөг. Энэ хүрдний аялал нь 36 наснаас 42 наснд явагддаг. Энэ насандаа хүн цэцэн цэлмэг ухаалаг болж төлөвшнө. Энэ хүрд нь амьдралын далд утга учир эд шидийг ойлгоход бидэнд тусалдаг. Хүрдний хүсэл нь бүх ахгүй хорвоо ертөнцтэй энэ тэнцүү байх. Түлхүүрөг нь зөм бэлэг. Даалгавар нь болохоор мөрөөдлөн хэрэгжүүлэх. Мэлмийн хүрд нь чохон дээр байрладаг далд ухамсар суудалтай. Мэлмийн хүрд тархины шүүрэл ялгаруулдаг боргоцой булчирхай, өнчин тархийг хянахаас гадна хаан төрөө энэ тэнцүүхэн их нэртэйгээ ажлаа хувааж аваад удирдах байгаа яг хаан хатан хоёр шиг энэ хоёр хүрд оройн амгалангийн хүрд, их амгалангийн хүрд хоёр буюу мэлмийн хүрд, титэм хүрд хоёр хамтарч им хариуцдаг зүйлүүд байдсан байна. Ямар зүйлүүд дээр эдгээр хариуцдаг гэвэл тархины доод хэсэг, тархины дээд хэсэг, чих, нүүрний урд хэсэг, хамар, гавлын яс, дотоод шүүрлийн булчирхайнуудын үйл ажиллагаанд бас хувир нэмэр оруулдаг. За тэгээд орчуулж чадахгүй нэг үгнүүд байна. Corpus callosum, choroid plexus, thalamus, cerebral aqueduct, fourth ventris, choroid plexus, cerebellum, hypothalamus, pituitary gland, pons, medulla oblongata, spinal cord гэдгийг хянаж байдаг юм байна. Титэм хүрдтэй хавсарч хянаж байдаг. Ерөнхийдөө мэдрэлийн бүх системүүдийг л хянаж байдаг гэж хэлэх юм байна. Энэ мэрэгжлийн хэл болохоо би орчуулж чадсангүй яг англи дээр нь л уншчихлаа уучлаарай. Мөн 6 дахь мэдрэхүйг удирддаг. Баруун зүүн тархийг нэгтгэдэг. Хэвийн ажиллагаатай хүрдний түлхүүр зан чанар нь болохоор хамгийн чухал зүйл бол зөн совин. Эйнштейний хэлсэн хамгийн үнэлүүштэй чухал зүйл бол зөн совин юм аа гэж үг бичсэн байдаг. Энэ болохоор зөвхөн мэлмийн хүрдэн зориулсан үг байна. Дотоод болон гадаад ертөнцийг толдон мэлмид алсын хараатай болох. Аливаа имийг тодорхой хардаг болно. Зөм бэлэгтэй болно. Өөрийгөө олж таньж ухаарна. Маш ажигламтай. Мөн астрал аялал хийдэг. Маш тодорхой амьд зүйдэлдэг. Аливаа юм төвлөрөл сайтай. Мөн зөн совин сайтай, төсөөлөл сайтай. Биеийн ухагтхуунаас хол давсан бүх юмыг бүхэлд нь хардаг сэтгцийн тийм өндөр чадвартай болдог. Энэ хүрд нь болохоор ийм хоёрдмал байдал, жишээлбэл хар цагаан бодол туйлширлаас маш ангид оршдог. Ер нь айгүй тийм салан тусгаарсан юмд их дургу зүрхэн хүрчиг бүх юмыг нэгтгэж хардаг хүрд юм байна. Хүн өөрийгөө хэд хайрлах, бие төлөвөөс бие гэсэн тэр том төлөв биегээс хол даван гарч салган тусгаарлах, хуваагдлаас ангижрах, аливаа юмыг маш өргөн харах, зүүн хараатай болох мөн мэдлэгээ энэ хүрдэн дээрээ өргөжүүлдэг юм байна. Ингэснээр хүн хязгаарлагдсан бодлоосоо бас ангижирна. Боргоцой булчирхай хүний биеийн бүтцийн нэг хэсэг боловч өөрийн гэсэн үүрэг оройлтой бүтцтэй байдаг. Хүрд хэвийн бус шин чанар.
Оюун санаатай холбоотой бүх юмыг үгүйсгэн бүх юм нэгэн цул гэж томоор харж чадахгүй жижигчлэн хэсэгчлэн нэг тус бүрээр нь ингэж салган тусгаарлаж ямар нэг юм хардаг. Өдөр тутмын амьдралаас цааш юм юус харж чадах чадваргүй болдог. Тансаглал муу зуршил өөрийгөө одоо сул тавьж тушаана. Аливаа юм төвлөрч чадахгүй одоо оюун ухаанаа маш их сарниулдаг. Яг бидний одоо бодол бол яг тенсний бөмбөг шиг зүг чиггүй ойлголтгүй одоо болох те байнга одоо бодолсон тийм сэтгэлгээтэй болдог. Сэтгэл санаа маш тогтворгүй болно. Сэтгэлээ засаж чадахгүй сэтгэл хөдлөлтөө хит дөрлүүлэн амьдрна. Өнгөрсөн амьдралаа нь тавьж явуулах дургүй. Түүндээ зууралт хаас гадна ирээдүйн амьдралаа мөн хажуугаар нь бодож шаналж явд юм байна. Бусдыг харах өнцөг өөрийн өдөр тутмын амьдралын хэв маягаа зөв гэж үргэлж бодож явдаг. Миний харах өнцөг бусдынхаас зөв гэдэгт маш их итгэлтэй байдаг. Тийм уян хатан биш. Зүүдэлдэггүй, зүүдэлсэн ч зүүдээ ерөөсөө сандаггүй. Толгой нь өвддөг, мигрентэй болдог, татал төгж болно. Солиорно, хийм харна. Нэг юмыг одоо хоёр салгаж одоо хардаг болно. Энэ болохоор хүн болгон ижилгүүлтэй, хүн болгон өөр юм шинж тэмдгээр эдгээр нь илэрч болно тий. Нүдний хараа амуудах, гормоны тэнцвэр алдагдах, нойрны асуудалтай болох, хар цагаанаар юмыг бодож харах, бусдыг ялгуурлангаа дуурхах, цус харвах, тархины хавдартай болох, хамар шархирах, нуруу хөл өвдөх, одоо юм айдастай, төөрөгдөлд орсон, сэтгэлийн түгшүүр зовнил ихтэй, сэтгэл санааны уналтанд одоо орж доройтох шин чанар харагдана. Амьдралын ямар ч идэвхгүй, уян хатан биш одоо хаагдмал, баригдмал тийм үл тоомсорсон болж болно. Хөшүүмийг хийг загвартай одоо хуучинсэг тийм хөшүүн тэрэндээ бүр баригдсан, уйтан бодолтой, хаагдмал сэтгэлгээтэй, бүхнийг үгүйсгэх одоо тийм шинжтэй, гавлын яс, чих, үсний асуудалтай болно. Сурах чадвар нь сулрна, ухаан муутай болно. Үгүй ямар их чухал хэрэгтэй хүрдвэ. Тэ? Ёс суртахууны хим хэмжээ бас байхгүй бол мэдрэлийн ер нь бүхэл төрлийн өвчин энэ хүрдэнд хамаардаг юм байна. Мөн хоолны дуршил нь хит ихсэх юм уу? Аль эсвэл ерөөсөө огт дуршилгүй болох. Биеийн одоо халуун хүйтний хүн өөрөө ингээ автоматар ингээ зохицуулж байд юм байна. Гэтэл одоо энэ хүрдэн суларснаар бас ер нь аль эсвэл одоо даарах, аль эсвэл халууцах ч юм уу ер нь тийм биеийн халуун хүйтнийг автоматар зохицуулах тэм чадвар нь сулардаг юм байна. За ямар үед сулардаг вэ? Бусдыг ялгуурлан гадуурхах, доорд үзэх, өөрийгөө онцгой нэгэн гэж үзэх, өөртөө бардах тэм сэтгэлтэй байх. Хит нэг хүн сайн болох, аль эсвэл үзэн ядах, дуртай дургуун туйлд унах, туйлшрах, төөрөгдөлд автах. Өдөр тутмын амьдралаас өөр харах сонирхолгүй болох тий. Тогт тухтай амьдрал хит автах. Бусдыг одоо шүүмжийнүүдээр харах, ялгуурлах. Ер нь л ийм уйтгартай нэгэн хэвийн ийм амьдрал байх юм бол бас энэ хүрд маань сулардаг юм байна. Мэлмийн хүрдээ хэрхэн эмчлэх вэ гэхээр өөрөөсөө асуултуудыг асууж болно. Өөрийгөө таньж мэдхийн тулд зөвхөн мэлмийн хүрд маань одоо хэвийн ажиллагаатай үгүйг мэдхийн тулд өөрийнхөө одоо тодорхой нэгэн талаа би онцолж харж байна уу? Амьдралаа би төлөвлөж байна уу? Төлөвлөсөн зүйлээ би дураараа өөрчилж чадаж байна уугүй юу? Дотоод дуу хоолойгоо би сонсдог уу? Би зүүдээ санддаг уу? Зүүд маань тод байдаг уу? Зүүдээ санддаг уу? За зан арын шингаар хүрдэн засах. Өөрийгөө бусдаас тусгай ангид одоо онцгой, сондгой, бие даасан одоо салангад бие даасан гэж харах биш харин хүн төрлөختөн химээх нэгэн цул тийм цул одоо бодгалын нэгэн өчүүхэн хэсэг гэж харах. Мөн бусадтай тэ өөрийгөө илүүчгүй дутуучгүй биднэртэй адил хүн болгон өөрийн гэсэн чадвартай тэрнийгээ бие биендээ нөхөж байдаг гэсэн утгаар ер нь хүн бусад хүмүүстэй бүгд энэ тэнцүү одоо
харах юм байна. Тэрнээс ш би энээс даваа, тэрнээс даваа, энэ надаас даваа гэх мэт маягаар бол харахгүй юм байна. Энэ хүрдний одоо дургүй зүйл нь аливаа юмыг салган тусгаарлах үзэл. Энийг би урд нь бас хэлжсэн тийм. Мөн одоо дэмэрэлт хөөрөгдөлд орох. Одоо тэр зүйлээс өөрийгөө болгоомжлох юм байна. Одоо жишээлбэл хүн өөрөө те хэд нэг юм туушаад ирэхээр хүний тарих өөрөө ингээ програмчилдаг байхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөрийг ингэж өргөнөөр харах чадваргүй тэрэндээ гүн уусдаг учраас аль болохоор өөрийнхөө тэр оюун ухааныг тийм уян хатан байлгаж иж тэгснээрээ энэ хүрдээ бас дэмжих ёстой юм байна. Мөн өөрийнхөө дутуу сэтгэлийн гүн рүү одоо нэвтэрч өөрийгөө сонсох тэгээд тууштайгаар өөрийгөө уудлан таньж мэдэж авахд жишээлбэл миний сайн чанар юу юм, миний муу чанар юу юм, одоо миний одоо энэ ухамсарт хөгжлөөс маань яг юу ингэж нөлөөлөөд намайг хойш нь татаж чангааж байна тий. Тэр бүхнээсээ салж байж л одоо дээд эрчмийн урсгалаар чөлөөтэй аялна гэсэн үг. Энэ зөвхөн мэлмийн хүрдний одоо тэр эрчим нь бол маш дээд хөгжилд одоо хүрсэн эрчимтэй хүрд байна л да. Өөрийн дотоод ухамсарыг сэргээх тий өөртөө тохирсон бүхэл арга замыг хайж ухамсарын ойлголтыг өөртөө ингэж төлөвшүүлж байх. Мэлмийн хүрдээ сайжруулах нэг гол арга бол өөрийн сул талах болох муу зан чанар дээрээ төвлөрөн ажиллах. Одоо жишээлбэл тэрнийг таньж авна гэсэн үг. Яг төвлөрнө гэсэн үг биш. Тэрнийг өөрийнхөө зан муу чанарыг хүн мэдэхгүй хар талаа ингээ мэдэхгүй байна гэдэг чинь тэр хүн өөрийгөө таньж мэдэхгүй гэсэн үг. Тэгэхээр хар тал маань болохоор бидний далд ухамсарын нэгэн хэсэг учраас түүнийг бид нар таньж ингэж ухаарснараа ажиглаж ингэж ойлгоснороо бид нар юун дээр ажиллах ёстой вэ гэсэн тэр талбараа олсонтой адилхан болох байхгүй юу. Тэгэхээр ингэж бид нар талбараа олсноороо тэр одоо хар тал дээрээ бид нар ажиллаад түүнийг засах зан төлөвөө одоо засах тэр зүйлээ одоо барьж авна гэсэн үг л дээ. Өөрийн мэдрэмжүүдээ одоо барьж авах. Надаас ямар мэдрэмж гарч ийн. Ихэнх хүмүүс өөрөөсөө холдсон байдаг. Өөрийгөө юу мэдэрч, юунд дуртай байдгаа мэдэхгүй. Ямар үед уурладаг, ямар үед одоо гутардаг тэр бүл болгоноо мэдэх хэрэгтэй. Бидний мэдрэмж бол бид хэрхэн нөлөөлж байгаагаа ер нь заримдаа анзаардаггүй. Хорвоо ертөнцөөс эрчим авч байхдаа бид биеэрээ дамжуулж авдаг. Тиймээс гадны эрчмийг бид яаж тусч байгааг тэр болгон анзаараад байдаггүй. Хэрэв хүн өөрийгөө мэддэг бол бид ямар эрчим орж ирснүүдийг мэдрэмжээрээ мэддэг болно. Цахилгаан соронзон орноос өөрийгөө айлгуулах хязгаарлах, утас компьютероос одоо цахилгаан өндөр хүчлийн шонгоос зайдуу гэр орноо байрлуулах, сайн унтаж амарч байх. Одоо унтах нь энэ хүрдээ дэмжиж байгаа бас нэг хэлбэр. Тэгэхээр бас хит унтах ч бас дэмэлдээ ер нь хангалттай яг одоо насныхаа хүрээнд те энэ тэдэн насны тийм цаг унтвал зүгээр гэсэн тийм юм байдаг шүү дээ. Тэр хэмнэдэл унтчихвэл зүгээр. Мөн ахаарт гарах, тэнгэрт асгарсан оддыг ширтэн суух. Мөн өдөр бүр наран далхах, наранд арьсаан ээх. Одоо ингэж наранд арьсаа ээснээр бид нар нарнаас те эрчмийг одоо арьсандаа шингээж авна гэсэн үг. Тэгэхээр нарны эрчим ямар чухал гэдэг эндээс харагдаж байна. Нарлуу ширтэж харах нь бас маш сайн нөлөөтэй болдог. Аль болохоор нарны шил ер нь зөөхгүй зүгээр. Наран дотоод шүүрлийн булчирхаануудад маш сайн нөлөөтэй учраас аль болохоор нарны шил зөөхгүй сайн. За төсөөллөөр өөрийгөө эмчлэх. Ямар нэгэн бүтээл хийж бүтээх үедээ бид төсөөллөө ашигладаг. Энэ үед бидний далд ухамсарын сувг нээгдэж байдаг. Тэгэд ингэж нээгснээр бид тэр сувгаараа дээд эрчмээс мэдээлэл авч эхэлдэг. Тэгэхээр ер нь бүтээл гэдэг юм чинь энэ хүрдийг нээх гол түлхүүр болдго юм байна л да. За өнгө ашиглах. Энэ хүрдний өнгө нь хэдийгээр одоо нийлэх хөх ягаан өнгөтэй ч гэсэн
Энэ хүрд өөрөө ийм солонгийн 7 өнгөнд 7 солонгийн олдон ирээн ийм өнгөнд маш дуртай. Тийм болохоор солонгийн 7 өнгөний хувцас өмсөх ч юм уу, чимэглэл зүүх ч юм уу те байшин гэр саваа одоо энэ олон өнгөөр чимэглэх нь энэ хүрдийг тэтгэж өгд юм байна. Хөгжим дуу авиа. Шам, аум, том гэсэн авиануудыг аль нэгийг сонгож аваад уртын дуу шиг чичрүүлэн дуулаарай. Яг ингэж дуулж аялгуулж байхдаа мэлмийн хүрдэн дээрээ өөрийнхөө анхаарлаа төвлөрүүлээрэй. Тэгээ зүрхэн хүрд дуу хуур аялгуун дуртай гэсэн мэлмийн хүрд нь болохоор ямар ч дуу хуур хөгжмийн аянд бол баясж яддаг тийм дуртай. Өөртөө таалагдсан төрөл бүрийн тийм хөгжим дууг сонсч байвал энэ хүрдээ бас дэмжих юм байна. За мөн баттгах үг. Өглөө босоод энэ баттгах үгийг хэлж болно. Би оюун санаагаа тэтгдэг. Би оюун санааны үнэн ундрахтай нэгдсэн. Би өөрийн зөн совиндон итгэж түүнийгээ би сонсдог. Түүндээ би лууж мэд хөтлүүлдэг. Өөрийн мэдрэмж шийдвэртэй итгэл төгс байдаг. Өөрийн сэтгэлийн хямрал бодлыг номхотгож чаддаг. Би өнгөрснөө өршөөж, өнгөрсөнд тохиолдсон бүх зүйлээсээ суралцаж амьдардаг. Миний мэлмийн хүрд байглаас заяасан эмч. Түүний удирдлага дор би өөрийгөө эмчилж чадна. Юу ч байсан би эмчилнэ. Өв сургамал амин тосоор амжилах юм. Элдерберис үрэн тос, буйсийн цэцгээр хийсэн тос, нарс модны тос, мэлрэг цэцэгний тос, арцны тос, сарнай модны тос, люпины одоо тос, мангшүүд тос, пауласанту тос, манукас тос, зэд модны тос, франкинсенс, муур, галбан тос, анжелика, мэргэн цэцгийн тос, ванильны тос. Тэг бүх төрлийн жимсний тос. Сайн бас луунгийн үрнээс гаргаж авсан амин тоснууд маш сайн. Зандан модны тос, лаврын навчны тос гэдэр энэ хүрдэнд маш сайн байна. Хоолоор эмчлэх. Тавгандаа олон өнгийн хоол хийж идэх. Хэрвээ одоо бид мэлмийн хүрдээ хөгжүүлэхийг хүсч байвал жимс ногоогоор хооллох нь маш сайн байна. Аль болох одоо махнаас зайлсхийх хэрэгтэй. Аль болох даршилж, болгож даршилсан, лаадсан хоол идэхгүй байх. Архи уухгүй байх. Кальц хүнсний содноос татгалзах. Хэрвээ кальц дутагдвал кальцаа гүнждийн үр, кяавар, наран цэгийн үр, мөн буйсийн үрний самраас авч болно. Бас ногоон цэцэгт байцаанаас авч болно. Спиначнаас бас авч болно. Мөн флуоридтэй хэрэглэхээс татгалзах, мөн газтай ундаанаас татгалзах. Тэ холормын хэрэглэхгүй байхыг аль болохоор хичээх. Хөнгөн хоол хүнс одоо хэрэглэх тусмаа маш сайн. Мацаг барих нь бол маш сайн нөлөө үзүүлдэг. Хамгийн үр нөлөөтэй зүйл нь болохоор мацаг барих. Гэхдээ энэ мацгийг барихдаа яг нөгөө оюун санааны зорилготойгоор барих хэрэгтэй. Эннийхээ хажуугаар нэг сайхан тураад авъя гэх маягаар одоо мацаг барих юм бол нөлөө багтай юм байна. Тийм болохоор оюун санааны зорилгоор мацаг барих нь энэ хүрдэнд сайн. Ер нь бүх хүрднүүд сайн л юм байна. Энэ хүрд нь йодонд их дуртай. Йодоор илбэх хоол, алюминий цуу, замаг, гожи, берис, гранберис, тэг ногоон бинз, спирулина, жинко, билоба, цагаанга, чавгыг одоо идүүлсэн энэ йодоор илбэг байд юм байна. Мөн магний ихтэй хоол хүнс хэрэглэх нь сайн. Тэ хар шоколад, гадил жимс, авокадо жимс, невс, мөн буйлс, тамарин жимс,
какао, коксны тос гэх мэт обжин идвэл сайн, омега 3 өвөл сайн, цай уух, лавандертай цай, нэрстэй цай, календула цай, элбри цай, розмари, парслитэй цай. Байгалийн бүтээгдэхүүнийг шууд хэрэглэх нь маш сайн. Пластик тийм зүйлээс хоол аливаалахаар идэхгүй байхыг хичээгээрэй. Богино долгооны 100-ыг аливаалахаар ашиглахгүй байвал сайн. Эртний бөөгийн заслал, эртний индианууд тэр мэлмийн хүрдээ сайжруулахын тулд тийм тусгай зүйлүүдийг хэрэглэдэг байсан байна. Энэ болохоор ибога, пейоте, мөг гэх зэрэг зүйлүүдийг 100 жил дамжиж ингэж хэрэгжилж ирсэн юм байна. Энэ бол маш үр нөлөөтэй юм гэсэн. Эрдэнийн чулуугаар эмчлэх. Эрдэнийн чулуугаар эмчлэх. Саран чулуу, танзанит, шил, иолит, индиого чулуу, кянт, дамбурит, алмаз эрдэнэ, тунгалаг чулуунууд, хөх, чирнээлэн яган флорид, Александр, лабрадорит, молдав, питалит, азурит, индранил тийм чулуунууд байгаа юм байна. Энэ чулуунуудаас хамгийн өөртөө дуртайгаа сонгож авч хэрэглээрэй. Дасгал хөдөлгөөнөөр өөрийгөө эмчлэх. Йогийн дасгалууд хийн. Энд гүүр гэсэн дасгал хийж болно. Бадамлын хой гэсэн дасгал хийж болно. Мөн урсгал гэдэг дасгал хийж болно. Хүүхэд гэдэг дасгал хийж болно. Мөрөн дээр зогсолтыг хийж болно. Мод дасгалыг хийн. Бүргэд дасгалыг хийн. Мөн ураг шаад хошоо тонгоох гэх мэт. За бясалгал. Нам гүмийг чагнан анирлаж суух юм байна. Энэ сууж байх үед, нам гүм сууж байх үед бид нар өөрийнхөө тийм дотоод чанд руугаа хандж байд юм байна. Ингээд дотоод чанд руугаа хандсанаар өөрийгөө сонсох төр боломжийг өөртөө олгодог юм байна. Тэгэхээр маш чимээгүй орчинд өөрийнхөө дотоод руу өнгийж суух юм байна. Энэ бясалгал нь өөрт их сайн. Мөн мэлмийн хүрдэн зориулсан хөтчтэй бясалгал хийж болно. Тэгээд YouTube-аар явж байгаа тэр зарим мэлмийн хүрдэн зориулсан аяган авиатай бясалгал. Тэгээд бас багштайгаа ингээд бясалгал хийж болох юм байна. За та бүхэндээ баярлалаа. Намайг сонссонд маш их баярлалаа. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Эрүүл сайн сайхан амьдраарай. Баярлалаа.